За энэ харамсалтай байна. Эрүүл мэндийн сайд төрийн нарийн бүгд мэдсэ тэгээд хотоос ч очны эмчаачлаа сүүлдээ 3 дугаар эмт төрсөн одоо хүнд байдалтай байгаа нэг үү. Энийг одоо мэдж явах хэрэгтэй. Хоёрдугаарт эрүүл мэндийн дадлын сангаас санхүүжилт авахар гэрээлэгдсэн юугаар тусламж авч байгаа ард иргэд өвчтнүүд дотроо хэмжээний зардалаа бусааж авах ёстой. Энийг шалгаж өгсөн үг нэг эрхийн комисс гिचнээ одоо хүнд одоо бусааж одоо юуг нь зардлын олгосон бол алиасд тэд нар чинь зэйдэр авч байгаа шүү дээ. Гэрээ барьцаад машина барьцаад зэйд авч байгаа улсууд уг цайлангаа барьцаад. Гэтэл энэ бусааж олгож байгаасан юм байна уу тохиол. За хүний эрх үнцийг хамсаж хариулах уу? Нэмэлтээр эрүүл мэндийн яам хариулах уу? Энэ эрүүл мэндийн үйлчлэгээтэй холбоотой, санхүүжилттэй холбоотой асуудал байгаа шүү дээ. Эрүүл мэндийн яамаас холбогдох нь хариулахаар бэлдэж байгаа. Энэ юу санхүүжилтээс буцааж авсан тоо байгаа. Би одоо танаас нэг илтгэлээсээ тодорхой харж байгаад тоог нь болон үнийн дүнгийн танд мэдээлье. Тохиолдлуудын орч үтсийг илтгэлд оруулсан байна. За эрүүл мэндийн яамаас хэн хариулах уу? Бодлого төлөлтийн газрын дараа нар байна уу? За нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газрын дараа хариулах уу? За Андрей микрофон. За бэйсэн гишүүний асуултанд хариулъя. За тэгэхээр эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгүүдийн хувьд бол өнгөрсөн оны 198 тэрбум төгрөгийн үрийг барагдуулсан гэсэн тоо мэдээллийг бол өгсөн байгаа.